За сэтгүүлч та бүхнийхээ энэ өдрийн мэндийг хүргээд өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас хамтран зохион байгуулж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн одоо мэтгэлцээнтэй холбоотой юм асуудал. Тэгээ та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 1 сарын хугацаанд л одоо мэтгэлцүүлэе гэдэг талаар бас ийм аян өрнөсөн. Нэг үгээр хэлбэл иргэдийн одоо мэдэх хэрэгтэй холбоотой, иргэдийн бас асуух хэрэгтэй холбоотой Монгол улсын төрийн тэргүүний өмнө тавигдж байгаа хуулиар хүлээгдсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдгийг одоо ард иргэдийнхээ өмнө нээлттэй мэтгэлцэх байдлаар илэрхийлэх нь аль аль нэр дэвшигчийн дотоод итгэл үнэмшил, аль аль нэр дэвшигчийн бас давуу болон сул талыг тодорхойлох маш тийм том чухал алхам гэж үзсэн. Ягаад гэвэл дэлхийн нийт өөрөө мэтгэлцээнээр дамжуулж одоо яг төрийн тэргүүнээс сонгодог ийм одоо тогтсон жишг уламжлал байдаг. Тэгээд өнгөрсөн 1 сарын хугацаанд бол бас нэлээд яригдж олон уулзалтад бас хийгдсэн. 3 намын ерөнхий нарийн бичгийн даргын уулзалт хийгдсэн. За мөн одоо бит хоёр нийлээд дээрээс нь одоо манай магна дарга бол мэтгэлцээнийг одоо зохион байгуулахын ажлын хэсгээс 3 намаас одоо томилогдсон юм хүмүүс байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл бид нар 3 телевиз дээр үндсэндээ сонгуул эхлээд 10, 17, 21 гэсэн 3 хагасаа өдрийн 21 цагаас 1 цаг 30 минутын хугацаатай ийм мэтгэлцээнийг хийх нь бол зүйтэй юм байна. За хууль эрх зүй шударга ёстой холбоотой нэг багц асуудлыг, за мөн одоо эдийн засагтай холбоотой асуудлыг нэг багцлаад, гадаад бодлого аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нэг багцлаад ингээд ярих нь бол зүйтэй юм байна гэдэг ийм одоо зөвшөлтслийг бол одоо өнөөдрийг хүртэл бол амжилттай хийсэн. За харамсалтай нь өнөөдөр бол одоо ардчилсан намын штаб хуралдаад үндсэндээ одоо 3 шатны мэтгэлцээнийг бол хийх боломжгүй. За нэг шатны мэтгэлцээ хийсэн тохиолдолд зөвхөн бидний сонгосон одоо телевиз дээр хийх ёстой гэдэг ийм шаардлагыг бол ингээд тавьсан. Тэгэхээр энэ бол өөрөө бас одоо иргэдийн мэд хэрхэнд, иргэдийн асуух хэрхэнд бас энэ ерөнхийлөгчийн сонгуул илүү одоо ховж биш холыг харсан бодлогоор шударга өрсөлдөхтөл бас одоо халдж байгаа ийм харамсалтай зүйл болж байна гэж одоо бидний хувьд үзэж байгаа. Гэхдээ энэ бол одоо нэгэнтээ ингээд нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Иргэд нийгэм одоо илүү тийм бодлого яриач, бодлого ярьж өрсөлдөөч. Зүгээр нэг тийм одоо сошиал ертөнцид явж байгаа ховж өвөр ч юм уу эсвэл бие биенээ гүтгэж гүжирдсэн ийм зүйл бол ард түмэнд сонирн биш байна. Үнэхээр яг ямар шийдэл ярих гэдэг юм бэ гэдэг энэ зүйлийг яриач гэдэг ийм хүлээлт байгаа. Тийм учраас өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг бол илүү та бүхэн маань одоо ардчилсан намыг уриалж өгөөч. Өнөөдрийг хүртэл ярилцаад энэ их олон хугацаанд одоо ярилцсан тийм ээ. Бас ингээд иргэд маань бас ингээд хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг одоо тэд зогсоох одоо ирэхгүй тал дээр та бүхэн манаас дуу хоолойгоо илэрхийлээч. Тэд нар бол бас энэ шийдвэрийг эргэж харна гэдэгт бол итгэлтэй байна. Яагаад гэвэл ардчилсан нам бол өнөөдрийг хүртэл үргэлж одоо ардчлал ил тод байдал тэр дундаа одоо нээлттэй мэтгэлцээнийг бол эрхэмдэж явсан юм асуудал. Нөгөө талаараа Монгол улсын одоо ерөнхийлөгчийн 4 удаагийн сонгуульд нэг нам нь одоо зөвхөн өөрийнхөө заасан телевиз дээр мэтгэлцэн эсвэл үгүй гэдэг ийм тохиолдол гарч ирсэн түүхэнд анхны тохиолдол бас болж байна. Тийм учраас хамтдаа бас нийлж ардчилсан намд уриалъя. Нэр дэвшигч Баттулга болон түүний штабынхаас хамтдаа уриалъя гэдэг зорилгоор бас энэ мэтгэлцээний сэдв одоо өнөөдрийг хүртэл өчигдөр ч гэсэн одоо баахан Том Жери муур холгонд болж тоглож тийм ээ. Хоорондоо бас ингээд одоо энэ гэхдээ бидний хоорондын тоглож байгаа ч юм уу эсвэл одоо нэг юм 3 намын төвшний асуудал бол биш юм. Энэ бол Монгол улсын төрийн тэргүүнээ соёлтойгоор сонгож сурах улс төрийн том соёлын юм түүхэн үйл явдал гэдэг дээр үзэж маш тийм хариуцлагатайгаар хандсан. Тэгээ харамсалтай нас өнөөдөр ийм шийдвэр гарсан гэдгийг дөнгөж сая одоо ардчилсан намын штабаас төлөөлж байсан одоо магна дарга маань бидэнд мэдгдсэн учраас бидний хувьд ярилцаад одоо хамтдаа уриалгыг хамтдаа гаргая. Сонгуулийн энэ хугацаанд 3 удаа энэ хагасаа өдөр мэтгэлцэх юм боломж байгаа. Энэ боломжийг ашиглая. Яагаад гэвэл ийм том 3 багц асуудлыг нэгэн өдөр, нэгэн цагийн хугацаанд одоо илэрхийлэх тийм боломжгүй. Аюулгүй байдал гэхлээр нэг асуултанд 1 минутын дотор энэ том сэдвийг одоо хамарч ярих юм боломжгүй юмаа гэдэг ийм үндслээр бас бидний хувьд бол